контрастны өнгө гэж яг ямар өнгөийг хэлээд байна? Миний илэрхийлж байгаа байхгүй юу? Аха. Илэрхийлж байгаа би байгалыг ингээд өнгөөр илэрхийлж штэ. Тэ? Тэр өнгийн илэрхийлэмжим тийм хурц тод эрс тис өнгөнүүдээр л уран бүтээлдээ төрөөж илэрхийлдэг байхгүй. Тэгэж хүн хүрээдэг л юм байна л да. Би ч одоо бас ингээд гэтээ би өөрөө л яг ингээд илэрхийлж гэж би өөрөө дотор боддоггүй байхгүй юу? Нэг энэ байгалыг ингээд зурчих, ингээд хийчихгээд бодоход л нөгөө контрастны өнгөтэйгээр хийгдсэн байгаа гэдэг. Монголд энэ одоо шинэ тутам хөгжиж байгаа орлог юм гэдэг байгаа. Энэ харьцангуй Монголд уран бүтээл төрдөг хүн цөөхөн байхгүй. Яг над чиг ингээд дагнаад энэний төлөө амьдраад яваад гэдэг хүн байхгүй. Дүрслэгүүрийн хүн нүдээр үзээд гараараа бариад авч болдог юм байхгүй. Пастел гэдэг бол тусдаа бас нэг өөр мэт техникээр ажилладаг бас нэг техник өнгийн нэг материал л да. Тэгвэл пастел гэдэг маань бол одоо шором бодог мөртлөө тос хуура пастел, тосон пастел гэдэг бол янз байдаг минийх. Миний нэг 2 3 зурагнаас хүн айгаад байгаа байхгүй юу? Очиж харж чадахгүй байна гэд. Цуг очие гэд. Яагаад энэ ийм их сонин аимшигтай зураг зурч байгаа гэд. Ер нь одоо бид үл өглөө ингээл манай зураачид хөдлөө сулбарт явахад өглөө яг нар гарахад тэр байгалийн тэр өрөөс ахгүй юм агшин байдаг байхгүй. Үнэхээр гоё байгаль жинхэнэ төгс үзмжийг харуулдаг байдаг. Тэрийг харахын төлөө бид нарт оролдсон гүцгээд. Өглөөний наранд. Өглөөний наранд дуран бүтэл. Би миний их хүсдэг юм бол тэр байгалаас гадна үүлтэй байгаасаа гэж би их бодсон. Миний нөө зурах гэдэг сэдв байхгүй. Үүл тэгээ мөн бас бороотой тэр үзэгдлүүдийг би харах их дуртай. Бороо орж байгаа тэр сонин өрөөс үзэгдлүүдийг хараад тэндээсээ өөрөө хийсвэрээр фантазилж уран бүтээлээ төрүүлдэг. Хүн яг нэг ажил мэргэжлийнхаа онцлогоос шалтгаалаад өдөрт дунджаар нэг 15-аас 16 мянган үг хэлдэг гинэ. За. Тэгээ энийг нь бодоод үзэх юм бол нэг минутанд нэг 150-аас 160 орчим үг заавал ярьдсан байл да. Тэгтээ нэг ажил мэргэжлийн онцлогоос шалтгаална. Жишээ нь одоо операторууд ч гэдэг юм уу тийм хүнтэй харилцдаг ажил хийдэг хүмүүс бол бүр илүү л ингэ явчихдаг. Би тэгээд зураач нар их үг цөөтэй. Ер нь л аль болох чимээгүй орчинд уран бүтээлээ хийж төрөвдөг хүмүүс болохоор яриа их цөөтэй гэж сонсч байсан. Тэгэхээр ер нь юу гэдэг зүгээр та зүгээр ингээд анзаархад ер нь өдөрт хичнээн хүнтэй харьцаж ер нь хэр их ярьдаг юм шиг байна. Өөрийгөө ингээд эргээ бодоход. Би ер нь бол нөгөө ихэнх цаг хугацааг одоо 1 жилийн 360 хоногийг бол ер нь гэрээс урлангаас гарахгүй ганцаараа уран бүтээлд төрөж өнгөрөөдөг гэдэг. Тэгээ ер нь миний хамгийн их дотны одоо байдаг хүмүүс бол гэр бүлийн хүмүүсээс гадна телевизийн мэдээ зураг суухтаа том өрөөндөө зурагтай жанал орчихдог байхгүй. Тэгэл тэрэн дээр нөгөө мэдээ яваал гадаад мэдээ дууны өдрийн дотоод мэдээ яваал ингээд өнгөрдөг. Ер нь одоо миний хувьд би боддог байхгүй хүмүүс зураач хүмүүс бол одоо хүнтэй харьцаж одоо юм ярихаас гадна те өөрийнхөө дотоод сэтгэлгээг өөрийнхөө одоо энэ уран зураг уран бүтээлээрээ илэрхийлдэг гэж би үздэг. Ер нь яг ингээд харгаж ирсэн тийм үү. Миний энэ үзэглэн ч гэсэн ер нь тийм байхгүй. Байгалийн зураг зурдаг байж байгаад би энэ удаагийнхаа үзэглэн байгаль дээр төрсэн тэр сэтгэлдлүүдийг тухай бүр төрсөн тэр сэтгэлдлүүдийг би өөрийнхөө дотоод ертөнцийн мэдрэмжээр илэрхийлж гаргахыг зорьсон бүтээлүүдтэй үзэглэн байхгүй. Ер нь уран бүтээлч хүн бол байгаль дээрээс тэр төрсэн бодлоод уран бүтээл болж гарч ирэх магад юмнууд их өндөр байдаг л да. Би одоо зөвхөн байгаль биш. Одоо сүүлийн үед бол байгалийн энэ одоо өрмөц үзэгдэл арын шин зан төрхүүд байгалыг их сайн ажиж харваас их сонин тийм одоо дахин давтагдчихгүй үйл хөдлөлүүд ургасч идэг. Маш олон. Жишээ нь салхи гэдэг юм энэ одоо миний бодлоор энэ орчлон харуу ертөнцийг маш их уйрааж одоо ингэж хувьсаж өөрчлөгдөж үйл хөдлөл зохиолж идэг. Миний энэ удаагийн уран бүтээл үзэлэнд бол салхинаас одоо сэдвүүлж хийсэн бүтээлүүд их олон байна. Би одоо ихэнтэй байгаль зурдаг байлаа шүү дээ. Тэгээ байгалийн сайхныг хараад баясаад уран бүтээл зурдаг гэсэн бол одоо сүүлд ингэж хэлсэн чинь салхины аясаас салхины тэр нэг одоо хөдөлгөөн өнгө аясаас нар тэ нарны эрчим тэгээд ба салхины тэр хөдөлгөөнөөс
уран бүтээлүүд төөрөсний бүтээлүүд олон гарч ирээд байгаа. Энэ бүтээлүүдийг би ингээд нэг зурчаал гэртээ нэг урдантай болохоор их хэмжээгээр гаргаж иж харах боломжгүй байхгүй. Буруу харуулаад тавьчаад байдаг. Дуусчаал. Тий, жоох ажиллаад буруулаад орчихдог. Тэгэл дахиад нэг шинэ бүтээл хийж байгаа л нөгөөдгөө нэг 10 14 хоног ч юм уу сарын дараа ч магадгүй гарч иж хардаг байхгүй. Тэгээ харахад нөгөө зурганд манд хаана дутуу байна те. Дахиж хаана ажиллахаар байна. Тэр юмнууд харагддаг байдаг байхгүй. Миний мэдрэмж тэгэхээр бас жоох өөрчлөгдөж өөр тийшээ хандж ийн гэсэн үг байхгүй. Өөр юмнаас уран бүтээл гарах юмнууд руу чиглэгдээд байна гэж би бол өөрөө дотор бас дүнж бодоод байна. Жоох хөгжиж гэн гэсэн үг байхгүй тий. Ер нь бол байгалийн тогтцоос үзэгдэл рүү шилжиж байна. Тий, яг чи яг зөв ойлгож байна шүү дээ. Байгалийн тогтц. Байгалийн гоо сайхнаас би одоо уран бүтээл төрүүлдэг байсан бол одоо сүүлдүүд байгалийн тэр одоо нөгөө үйл хөдлөл болчихж байгаа байхгүй юу? Салхи гэдэг чинь үйл хөдлөл рүү болчихсон. Үүлний хөдөлгөөн тэгэл одоо байгалийн өөрийн тэр өнгө аясаас салхины дуу чимээ, салхины хөдөлгөөн аясаас сэтгүүлсэн бүтээлүүд их олон гараад байна. Уран зургийг тодорхойлох гол зүйл бол өнгө шүү дээ, тийм будаг гэдэг зүйл байдаг. Тэгэхээр яг энэ бас будаг гэдэг ойлгол би ялангуяа одоо жишээ нь яг өнөөдрийн нэвтрүүлгээр онцолж байгаа таны тухайтад бол пастил гэдэг одоо будгийг тийм ашиглаж их цөөхөн хүмүүс уран бүтээлээ хийдэг гэж сонсч байсан Монголд. Ер нь яг хичнээн тооны хүмүүс байдаг. Тэгээд яг пастил гэж өөрөө юу юм? Пастил гэдэг будаг маань бол ер нь өөрөө хоёр төрөлтэй байдгийн дотор. Шорон одоо шохон пастил гэж байгаа юм. Нөгөөдг нь болохоор тосон гэж. Тосон нь бол нэлээд хойно хожуу одоо үүссэн бодог байхгүй. Одоо бид одоо Монгол хүмүүс ер нь түгээмлэг мэддэг тосон бодог биш үү? Тосон бодог, тосон пастил хоёр ер нь ойрхон үүссэн бодог байхгүй юу? Нөгөө шорон пастил гэдэг бодог маань бол байгаль дээр үйдэг шорон зотон тосон одоо бодгонууд биш үү? Бодог өөрөө байгаль дээр байж идэг шүү дээ. Шохоо, улаан, цагаан, одоо ногоон гэл энэ одоо олон цав, говийн цавуудад байдаг тэр олон өнгөнүүдээс хүн төрөлхтөө өөрөө гаргаж ирсэн бохгүй байглаас нь. Тэрийг ашиглаж ахуй амьдрал болон уран бүтээл турах юмд хэрэглээд ингээд тэндээс чинь нөгөө шохоо пастил гэдгээс чинь дараагийн олон бодгонууд үүсэж бий болж гарсан байдаг байхгүй. Пастил гэдэг бол тусдаа бас нэг өвөр мэт техникээр ажилладаг бас нэг техник өнгийн нэг материал л да. Тэгвэл пастил гэдэг маань бол одоо шором бодог мөртлөө тос хуура пастил, тосон пастил гэдэг олон янз байдаг миний хувьд. Тэгэхээр энэ манай оргилын хийж байгаа энэ бүтээл дээр бол пастилаар анхудаага ажиллаж исэн хүн одоо ингээд ажиллаж байгаа энэ ажлууд нь бол ажиллах тусмаа улам их энэ ажлын туршлага нь улам сайхан сууж байна гэсэн. Пастил хэрэг юм шохоо хэлээд. Тий, энэ болохоор бол нөгөө юу байхгүй. Энэ одоо юу пастил нэ? Шохоо пастил гэдэг нь энэ юу технологи, юу Франц технологиор Америкт үйлдвэрлэсэн бодог. За чи нэгийг аваад нэг өнгө аваад энэ дээр ингээд үз. Би чамд нэг эднэрийн бас зүгээр хамаагүй би ялгаа юмыг үзүүлэх гэдэг байхгүй. Чи энэ дээр ингээд нэг өөрөө хүссэн өнгөрөө нэг татаад үз. За яга өнгө энэ яга нэг. За тэг. Ингэ чивтүүлж байгаа зүр. Тэ хамаагүй. Тэр бол хамаагүй. За чи тэгээ буцаад харж байна чи. Одоо хоёлаа энэ нөгөө тосон гэж бас дотроо байдаг байхгүй юу? За. За одоо тосон пастилаар нь үзье л да. За тосон пастилаар нь би одоо ингээд энэ тосон пастил. За чи одоо эндээс нэг өнгөнийг аваад ингээд бас татаад үзтээ. За. Хоёр өөр мэдрэмжтэй байгаа зурхад. Тийм ээ, шал өөр. Гарт хоёр шал өөр мэдрэмжтэй бодог байхгүй юу? Тий. Гэтэ надад энэ одоо шохон пастилаар ингэж хүрэхэд илүү хэцүү санагдаж байна. Илэрхийлэхэд илүү яг хүссэн зургаар энэгээр зурхад арай хэцүү юм шиг санагдаж байна. Энэ хоёр өөр бодог байхгүй. Тэр болохоор бол шорон бодог. Энэ болохоор тосно. Энэ удаагийн үзэсгэлэнд ерөнхийдөө би том хэмжээний бүтээлүүдээ л энэ тосонгороо зурдаг байхгүй юу? Энэ тосон пастилүүдаараа.
Энэ хуурай стилээр бол байгаль дээрээс нэг судалбар зургнуудаа хуурай стилээрээ зурдаг. Энэ хуурай стилээр зурхад энэ өөрөө нөгөө цаанаасаа үйлдвэрлэхдээ яг тийм юм зориулж үйлдвэрлэсэн таахгүй. Анхнаасаа дээрээс байгалийн зураг зурхад судалбар хийх зориулаад хийж гисэн байдаг. Би тэрийг олоод авцараад ингэж зурдаг таахгүй. Энэ бол тэгэж хэлж байгааг учир нь байгалийн натурал өнгөнүүд тэнд их байдаг байхгүй юу? Байгалийн дээр өнгөнүүдтэй байгаа өнгөнүүд тун ойрхон хийж гисэн. Энэ чинь бүр дотор байрны интерьерийн зурагт зориулсан зураг зориултаа гэж байна. Байгалийн зураг судалбар хийх зориултаа гэж байна. Хөрөг зурах зориултаа гэж бас байдаг. Энэ будгнууд усан будаг болно энэ. Одоо чи битэр ингээд хоёр өнгөөр татаж үзлээ шүү дээ. Энийг биер нь оргож жагаад усан будгийн биерээр арчихад урсаад усан будаг болчихно. Энэ бас тийм давуу талтай будаг. Энэ бастил нь бол харьцангуй өнгө одоо нэг үндсэн өнгөнүүдтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр байгаль дээрээс хийж ирсэн нөгөө натурал өнгөтэй судалбаруудаа уран бүтээл болгоод томруулаад ажиллахад тосон бастилээр дараа хийдэг. Ашиглах юм байна. Тий. Хүмүүс бас манай зурагчид уран бүтээлчид ярьдаг. Чиний зураг их цөөхөн өнгнөөс бүтдэг байх юм аа гэдэг. Энэ будг нь өөрөө тийм цаанаас үлдвэрсэн тийм юм чи. Цөөхөн хэдхэн өнгөн дотор байж идэг. Тэгэхээр мэдээж би уран бүтээлээ зурхад би энийг өөр үйлдвэрлэж чадахгүйгээс манай дотоод нь үйлдвэрлэдэггүй учраас миний цөөхөн яг цагаар үйлдвэрлэлсийнх нь өнгө дагавар би ажилладаг гэдэг байхгүй. Нэг талдаа энэ надад бас их тэр талаараа бас даваа тал болдог. Цөөхөн өнгөтэй тэр цөөхөн өнгөндөө контрастны өнгөндөө бариулаад уран бүтээлээ төрөвч. Монголд бол харьцангуй энэ бастилаар уран бүтээл төрөвдөг цөөхөн уран бүтээлчд байдаг. Сүүлийн жилүүдэд үл ерөнхийдөө бас нэлээх нэмэгдсэн залуучууд сургууль төгссөн оюутнууд сурж байгаа оюутнууд энэ бодгаар бас их ажиллаж байна. Тэгээ ер нь бол надаас гадна ер нь гарын 10 орон директив шиг их цөөхөн байдаг. Өөрөө ч бас энэ их хэцүү техниктэй бодог байдаг байна. Тий. Техник нь хэцүү. Тэгээ материал нь одоо манай Монгол тэр болгоно зураачид өргөн хэрэглэдэг болохоор орж ирээд байдаггүй. Ер нь дандаа гаднаас авчирч хэрэглэдэг юм бодог байдаг. Уран зөөгт пастил гэж юм төлөв байдаг. Гэхдээ энэ пастилийн төлөөр бол тэр олон зураг сурдаггүй юм. Энэ өөр нэг ажиллагаа нь өөр нэг тосон бодог гэж хэлдэг. Гуаш темпл арай өөр хадгалтай үед хийх арга барилын үед нэлээд хэцүү. Хамгийн наад зах нь энэ зургийг дуусгачаад нэлээд нарийн хадгалж шаарддаг гэх мэт юм байдаг. Эндээс нь үндэслээд нөгөө манай уран зургийн хүрээнд төдийлөн бас өргөн тийм дэлгэр хөгжөөгөө олон зурагчийг хамраагүй юм нарийн арга ажиллагаатай юм техник юм байна. Тэгэхээр одоо юу гэдэг нэг усан будагч гэдэг юм уу, ер нь будгийн олон төрлүүд байгаагаас анхдагч гэж ярьдэн шүү дээ, тий. Анхдагч нь бол яг бастилгээ тодорхойлж болох уу? Яагаад тэгэхээр нөгөө байгалийн шохоо, байгалийн одоо өнгөөрөө байдаг гэдэг утгаараа би тэгж ойлголоо л доо. Ер нь бол будагны ер нь хамгийн анхны их үүс үр бол нөгөө байгаль дээр их одоо бэлэн юмнаас бол үүссэн байгаа даа шүү дээ. Аливаа юм байгаа. Заавал будаг гэлтгүй тий. Тэгэхээр бол нөгөө олон зотон тос шорон будагнуудаас чинь эхлээд нөгөө хуурай бастил шохом гэдэг чинь үүсээд тэндээс авч амьдрал авах хэрэглээд тэгээ хожим нөгөө тосон гэдэг одоо тосон будаг гэдэг чинь найрлагад нь бас нөгөө модны нөгөө нэг одоо тослог тийм одоо нөгөө чанартай юмнуудаас бас орсон байдаг байхгүй найрлагаа. Тэгээ нөгөө шорон будгийг чинь сүүлд нь давиргаатай хойлоод тосон будаг гэдгийг чинь гараад тэгээ сүүлд нөгөө техник технологи хөгжөөд одоогийн хэрэглээний тосон будгууд олон төрлийн будаг бий болсон гэж үздэг байдаг байхгүй. Ер нь бол будгийн их үүсвэрүүл хуурай бастил болон тэр шохоо байгалийн шохооноос л үүссэн байдаг. Тэгээ пастил хизээ үүссэн гэж яхаар миний ойлголтоор энэ баруун Европод ер нь баруун Европод дундад зууны зураас эхлээл одоо Германы нэмцэн зураачид нэг хэсэг пастилаар зөвхөн хөрөг зурдаг одоо тансаг эмгтээчүүдийн хөрөг байдлыг зөвхөн пастилаар тусан бус пастилаар зурдаг төвөр энд гасан зураач эдгээр нэмцэн зураас гарч яваад дараа нь Английн хэсэг зураачлаар пастил. Гэхдээ яг дагнцсан хүн байхгүй мөртлөө нэг орон зургийнхаа хажууд пастилаар нийт гарсан тийм улсууд ингэж явж исэн байна. Ингэж явж байгаад яг пастилаар дагнаад дэлхийн түвшинд гарч ирсэн гэдэг нь одоо энэ 18 дугаар зууны дунд үеэс нь Франц. Одоо миний төрөний Эдгар тэгээд өөрөө тосон бодгыг хийж хагаад тосон бодгод өнгө нь хувирдаг, эсвэл шаардлагадаг.
эсвэл харалдаг ийм техник. Пастелөөс өнгө хувирдаггүй. Одоо нэг тийч нөгөө шохоо цэд учраас нэг л ажилласан бол яг тэр чигээр л байдаг. Та анхнаасаа ер нь яагаад за би пастилаар зурдаг зураач болъё гэж шийдвэр гаргасан байт юм бол. Энэ их хөгжилтэй юм болсон. Нөгөө би Монгол улсын боловсролыг сургуулийг төгссөн. Тэгээд манай болгоо гш биднийг нэг дадлахад аваад хөдөө явахгүй юу. Тэгээ хөдөө очиод нөгөө усан бодгоор зурдаг оюутнууд. Зурж ийсэн чи одоо яг өнөөдрийн түрүүний би нэг ярьсан нэг улаан цутгалан дээр очисон байхгүй юу. Одоо 20 жилийн. Улаан цутгалан дээр очиод доошогоо ороод нэг том юм өхөр хаднууд байдгийг шүү дээ. Тэрэн дээр суугаад нөгөө олон манайх 20 гаруй 20 30 байд нартай бөөнөрөө том чулуунуудаар гараад суудсан байж байгаа. Ноцолдоо тоглоод би нэг чинь би нөгөө усан будгийнхаа палитртай усан будагтай биеэр нь дараатгсан чинь хүнд тарчихгүй. Тэр доошоо ус руу живээл өнгөнгийн солонг татвал ориглоо баяртайгаа алхсан. Орсол явсан. Орсол. Тэгээ надад манай ангийнхан сонирхоод нэг юм 12 өнгийн 24 өнгийн тосон бастилүүд байсан гэн аваа явцсан юм гэлээ. Тэр маань 8-нд ороод. Нөгөө багш чи өөрөө шалгана шүү дээ бид нэр хийсэн ажлыг ирж үзнэ. Тэгсэн чи харцаас авсан нөгөөдгөөс сандарсандаа нөгөө бастилаараа хийгээд. Тэгээд би тэрнээс хойш ерөөсөө тэгэл оюутан байхдаа бастилаар ажилладаг байлаа сургуулийн ажлуудаа. Тэгээ их сургууль төгсөөл одоо бастилаар 12 бие даас үзүүлэн гаргалаа шүү дээ. Санамсаргүй тохиолдлоор. Тэгээ санамсаргүй тохиолдолд би бастилтай холбогдсон юм байна шүү дээ. Тэгээ зурчихсан. Тэгээ одоо яг хөтэ нэг 20 гаруй жил ингээ 20 жил зурчих байгаа болохоор би бол өөрийгөө илэрхийлэх юм бол тосон будгаас илүү бастилаар илэрхийлж чадна. Олон жил туршлага суудсан байхгүй юу надад. Гэхдээ хэн дуртай хүн бас бастилаар ажиллахгүй л дээ хэцүү. Тэр материалыг гаргах, тэр байгалийнхаа өнгөжүүс зурж байгаа материалын зохицлыг гаргана гэдэг бол тэр хүний тухайн хүний оюуны их айхтар хуваарлалт потенциал их байгаа. Би бол одоо тосон ажил нөхөөс бол бастилаар ахна их ажиллаж чадахгүй шүү дээ. Тийм учраас залуучууд бол одоо бидний одоо хагас дотор ажиллаад орхисон юмыг энэ залуучууд маань улам их үргэлжлүүлж ажиллаж байгаад их баяртай байгаа. Дэлхийн их сонгодог зургууд зураачдын бүтээл одоо Клод Моне бол их пастилаар ажилладаг. Тэгтээ энэ залуучууд бол дэлхийн сонгодог урлагийн зураачдын бүтээлийг бас судалж байгаа юм. Судалсныхаа үндсэн дээр Монгол зургийн үндэсний уламжлалыг өөртөө шингээгээд өөрийнхөө зурагт өөрийнхөө бүтээлээр тэр зургаан уран бүтээлийг илэрхийлж гаргаж байгаа нь онцлог байхгүй юу? Насжилтын хувьд одоо хэр удаан энэ будгаар зурсан зураг хадгалагддаг вэ? Энэ насжилтын хувьд бол ер нь бастилаар зурсан зургийг заавал шил хийх ёстой. Ерөөсөө Шиллэх ёстой. Шиллэх ёстой. Жаадлах гэсэн үг тийм. Жаадлаад одоо энэ ард байгаа зураг шүү дээ. Энэ бол шилгүү байгаа байхгүй юу? Би энэ үзэсгэлэнгээ энэ том бүтээлүүд зургуудаа шилгүүгээр тавьж бастилийнхын өөрийн мөн чанарыг яг харуулах гээд тавьсан байхгүй юу? Энийг бол би хадгалахт бол шиллээд тэгээ тавьчихсан. Хамгаалах юм. Тэгэд шилэлцэн одоо би ингээд энэ туршилт хийж үзэж байгаа юм. Өөрөө би энэ чинь одоо нөгөө 20 жил зурцсан хүн чинь технологийн судлал энэний бүтц одоо ямар бүтцээс ямар бодгийн үйлдвэрлэхэд ямар найрлага орчиж үүдгийг судалж үзэх болно. Наадчилтыг яаж хадгалах вэ? Тэр өдөрт ямар температурт энийг байлгах вэ гэдэг үрдмийг судалж үзэж байгаа байхгүй юу? Энийг ингээд одоо нэг судлаад үзээд хахад нэг гэрийн температурт бол шилтэйг байхад би одоо надад нэг зураг байна. Гэрт туршилт хийж үзэж байгаа. 20 жил болсон зураг байна. Яг эднэртэй өнгөр адилхан. Эднэр бол харьцангуй шин зурнууд шүү дээ. Нэг жил, нэг 2 жилийн дотор зурагдсан. Тэгэд 20 жилийн өмнө бастилаар зурсан зураг яг эднэртэй адилхан байж байгаа. Тэгэхээр би юу гэж хэлэх вэ гэхээр шиллээд хадгалахад энэ ямар ч байсан миний үеийг өнгөрөв. Тэгээ нэг юм хийлэхэд нэмэд хийлэхдүүд энэ халуунаас илүү хүүтний температурт маш их одоо завсгах чадвар сайтай байдаг. Хүүтэнд хадгалах. Сэрүүн нөхцөл хадгалах юм. Тийм байдаг. Халуун нөхцөлд бол жоохон тохиромжгүй байдаг. Тэр нарны гэрлээс тэр нарны гэрлээс хол болгоно гэсэн үг байхгүй. Одоо нарны гэрлээс хол
нөхцөл байдлахад чийг бол даадаг юм билээ. Би бас энэ чинь зургийн хажуугаар судлаа. Тэгээ одоо бас нөгөө шилгүүгээр энд би нэг юм наалт хийж үзэж байгаа. Өөрөө нэг химийн юм элемент бодисуудаас гаргаж ирсэн. Тэднийг хийж үзчихээ. Тэд нар бол одоо нэг сүүлийн 2-3 жил бол хийж хадгалаад гэрт байлгаад үзээд байна. Тэд үлийг тохиромжтой байгаад байгаа юм. Гэхдээ одоо шилдтэйгээ дүүцгүй, шилнээсээ хүрхгүй гэдэг бол би яг цаг хугацаа одоо шалгараг байгаа учраас гараг учраас сэлж чадахгүй байгаа. Тэгээ ер нь бол миний хувьд шилдтэй байхад ямар ч асуудал байхгүй. Бастил будгаар байгалаас гадна одоо хүн гэдэг ч юм уу өөр уран зураг өөр зураг зурхад тэгэхээр тохиромжтой. Тохиромжтой. Болох. Энэ чинь дэлхийн нийтэд танигдчихсан будаг байхгүй маш олон зуун жилийн түүхтэй будаг. Тэгэхээр энэ чинь өөрөө бүр би бол зөвхөн эднэрийг ашиглаад байгаа байхгүй. Энэ чинь Европод бол ерөөсө хөрөг зураг зориулттай гэж байна. Интерьер. Тэгээ байгаль зураг. Тэгээ одоо бүр том хэмжээний бүтээл төрөх хэмжээний. Энэ чинь бүр энийг бүр 5 дахин томоор хийсэн ч байна шүү дээ. Энэ үл жоох жижиг хэмжээтэй үүд нь байхгүй. 5 дахин том бүр бодгод нь байдаг. Тэд нар их том хэмжээний бүтээлүүд төрөгдөг гэдэг. Түрүү бас манай одоо ах нар бас багш нар ярьлаа л да. Монголд энэ одоо шинэ тутам хөгжиж байгаа урлаг юм аа гэдэг байгаа. Энэ харьцангуй Монголд уран бүтээл төрөгдөг юм цөөхөн байхгүй. Яг над шиг ингээд дагнаад энэний төлөө амьдраад яваад гэдэг юм байхгүй. Шалтгаан нь юу вэ? Яагаад тийм цөөхөн? Энэ өөрөө хэцүү техниктэй бодог. Техник нэг хэцүү. Чадвар их шаардна гэсэн. Нэг актер хүнээс нэг чадвар бол нэг актер шаардахгүй. Би үл тэгж үл ярих. Яг хүн өөрөө зорио сургамж зурчин болно. Гэхдээ хүнээс одоо нэг ингээд төвчээр шаардна. Би үл тэгж хэлнэ. Төвчээртэй хүн бас дэлгэр зурна. Ер нь яг энэ одоо биднэрт уран зураг гэдэг чинь бол ерөнхийдөө бүр яг үндсэн одоо зорилго гэх юм уу те эсвэл яг энэ бүтээлийн гол утга учир нь бол нэг хүн сэтгэлийн зэнгэл нийтлүүлэх гэж шууд гараа тодорхойлогдсон шүү дээ. Тэгээд яг энэ уран зураг гэдэг ойлголт бий болсон тэр цаг үеийн юм яг хизээ гэж боддог бай. Хүн үүсэж хөгжсөн хүний оюун ухаанд хүн ер нь бий болж хөгжиж явсан цагаас л энэ одоо хоорондын харилцаанаас энэ уран зураг хэл яриа үүсэж хөгжөөд дараа нь одоо нэг туршлага урлаг гэдэг юм хөгжсөн гэж би үздэг байхгүй. Тэр бүх юмыг туршлага урлаг хатан дээр одоо сэлж үлдээсэн маш их баримтууд байдаг шүү дээ. Бүх одоо тэр баяр баясгал, гуниг готрол тэр одоо тайван байлдаан тий бүх юмыг туршлага урлагийн одоо хиллэг зурж үлдээсэн байгаа байхгүй. Бие биентэй хоорондоо ярьж хийж хэлхээс гадна хатан дээр одоо нэг ямар нэгэн баяр Харсан үтсэн зүйлсээ шин сонин үтсэн зүйлс бүхнээ хатан дээр тэмдэглэж үлдсэн. Одоо яг бидний энэ нөгөө нэг харж байгаа жаацтай гэх юм уу тий жаацтай яг ингээд гоё бүтээл болсон энэ ойлголт нь тэр хүн төрөлхтөө үүсэл хэл яриа гэдэг юм нь үүсэл хоорондын харилцаа үүснээс туршлага урлаг гэдэг юм хөгжсөн гэж би үл боддог. Та ямар өнгө төртэй? Би тийм их контрастны өнгө төртэй. Одоо ерөнхийдөө их тийм зөөлөн одоо улбар улаан шаргал те шаргал тийм өнгөнүүдэд их төртэй. Ассан. Тэ ассан гэрэлтсэн тийм өнгөтэй. Тийм өнгө төртэй. Ер нь манай зураачид ярьд ер нь уран бүтээлчид энэ хүнийг ингээд уран бүтээлээр ингээд таньж харж болдог байхгүй юу? Энэ хүний бүтээл одоо оргил болдгийн бүтээл юу ямар өнгөөр зурж илэрхийлж гаргаж вэ гэдгээр хараад энэ хүний дотоод мөн чанар сэтгэл зүй ямар хүн бэ гэдгийг таньж тайлбарж болдог талтай байдаг. Одоо жишээ нь бусад уран бүтээлчид пастил биш өөр одоо юу гэдэг усанч гэдэг юм уу өөр төрлийн одоо будгийг ашиглаж уран бүтээлээ хийдэг хүмүүс будаг гаргадаг штэ тий. Олон өнгийн будагнуудыг холж жагаад нэг тийм өрмөц өнгийг гаргаад тэр нь магадгүй тухайн бүтээлийнх нь онцлог болдог шиг юм уу тиймэрхүү ойлголтууд байдаг. Тэнгүүд юуны тухайд
пастилийн тухайтад, пастил будгийн тухайтад одоо жишээ нь тийм өөр өнгө гаргахын тулд холих боломжгүй болчих гээд шүү дээ яг хооронд нь. Яг цаасан дээрээс нь давхарлаад ч гэдэг юм байж болох хувилбар байна. Тэгэхээр таны хувьд ингээд нэг тийм өвөрмөц өнгийг яаж гаргадаг вэ? Энэ ингэдэг байхгүй юу? Хуурай пастил, тосон пастил хоёр чинь хоёулаа өөр өөрсдийн цаастай. Зориул. Өөр өөрсдийн цаасан дээр зориултын юм дээр хийхгүй бол болдгоо. Өөрийнх нь тосон пастилийн одоо жишээ нь энэ зургийг өөрийнх нь зориултын юм дээр хийхээр яг түрүүний чидэр чиний асуусан нөгөө өнгө яаж хэрхэн гаргах вэ? Одоо бусад тосон бодвол гаргаж болж байгаа шүү дээ. Хүсөнгө гаргаж болно. Энэ дээр ч мөн ялгаг өөрийнх нь зориултын юм ашиглаад хүсөнгө гаргаж болдог. Хоорондоо нөгөө нэг дээрээс нь давхарлах байдлаар давхарлаж энэ олон нууц юу технологитой нарийн. Тэр нарийн технологийн нэг нь бас нөгөө өнгө гаргахтаа өршдөг байхгүй. Маш олон өнгөнүүдийг дотроос нь гаргаж явчих болдог. Би одоо өөрөө энэ будгаар 20 жил зурж байна. Их сургууль төгсөөл оюутан байхаас ер нь диплом юуны ажлуудаа одоо нөгөө оюутны ажил сургалтын ажлуудаа хийж эхлээд тэгээд тэндээс төгснөөс хойш уран бүтээл төрүүлж эхэлсэн байхгүй. Энэ удаагийн үзэсгэлэн маань миний 12 дахь удаагийн бизнес үзэсгэлэн. Та яг зөвхөн орил болт гэдэг хүний жинхэнэ нэг дотор нь байдаг мөн чанарыг, тэр хүн чанарыг зургаар илэрхийлээд гаргаач гэвэл ямар өнгө давмгаалсан, ямар хөө хэлбэр төрстэй юу буух бол гэж миний дотоод ертөнцийг эн чинь дотоод хүмүүний дотоод ертөнц гэж юм байдаг юм баггүй юу? Даалгавар тэр уран бүтээл төрүүлдэг хүмүүс түл тэр чанар бол өндөр байдаг. Чи ингээд нэг нийтийн үзэсгэлэн үзээд явхад анзаардаг байхгүй юу? Хүн хүний өөр өөрийн өнгө аяс харагт одоо илэрхийлэгдсэн бүтээл байдаг. Тэгэл таньдаг бид нар зурсаар таних шүү дээ үзэглэг үзэл. Энэ тэрний зураг, энэний зураг. Бүгдийг хараад тань. Миний дотоод илэрхийлэмжийг илэрхийлсэн зургнууд бол би өөрөө дотроо бас нэг дүгнэлт өгнө шүү дээ өөртөө. Байгаль дээрээс тэр хүрсэн мэдрэмжүүдээс хамгийн их миний дотоод мэдрэмжийг илэрхийлсэн зургнууд бол миний нартаа бороо зургнууд. Маш олон нартаа бороо зургнууд байдаг. Тэр зургнууд миний дотоод мөн чанарыг илэрхийлсэн төр бүтээлүүд. Би үл өөрийгөө тэгж л боддог. Миний дотоод мэдрэмж тэдэр байхгүй. бас гэрэл гэгээтэй. Тэ гэрэл гэгээтэй хүчрхийг байхын төлөө явдаг байхгүй юу? Тэ зүгээр ингээд нэг зураг зураад гэртээ ингээд сууд тахтай биш тий. Таны бүтээлүүдийг харж байхад нэг юм алтан шар өнгө баг зураг болгон дээр байгаа байхгүй юу? Тэгэхээр таны бас дуртай өнгө байх гэдэг нь. Энэ хүн болгон стилийн онцлог уу? Хүн болгонд нэг юм одоо уран бүтээл төрүүлдэг альва хүнд нэг өөрийг илэрхийлэмжийн нэг асуудал байдаг л та. Ямар ч юмд уран бүтээлч хүмүүст бол өөр өөрсдийн уран бүтээлийг илэрхийлэх өнгө гэж байдаг. Миний тэр дотоод ертөнцийн өнгө бол одоо энэ их тийм контрастны өнгөөр уран бүтээл төөрөж энэ контрастны өнгөийг илэрхийлэх юм шиг юм л та. Одоо энэ улбар шаргал, улаан тэгээ нэг хөхийн төрөл, ногооны төрөл юм байна. Эднийг контрастаар ингэж хийж уран бүтээл төрүүлдэг. Контрастаар гэх контрастны одоо ингэж одоо харагдуулах байдалтайгаар хийдэг байхгүй юу? Эрсдэс өнгөтэйгээр ингэж харагдах. Одоо тэр яагаад тэр ерөнхийдөө тиймэрхүү бүтээл төрүүлдэг эхэлсэн бэ гэхээр их сургууль төгсөөд 2006 онд их сургууль төгсчөөд яг 6 ондоо би Монголын уржуудын хэвлэлийн гишүүн болж исэн байхгүй юу? Яг намар 9 сард гишүүн болчоод ирсэн чинь энд манай өмнгийн цэнхэр говьор гэдэг нэг юм пилнер аял явах гэж байгаа юм аа. Нэг хүний тоо дутчихад байгаа. Чи яг азтай хүүхд юм аа. Тэрэнд чи явж байгаа гэд. Тэгээ нэг дүнгэж их сургууль төгсчихсэн хүүхд чинь говийн тэр нөгөө намрын нөгөө олон говьч гайхалтай өнгөтэй шүү дээ. Тэр намрын гайхалтай олон өнгөн дээр очиод уран бүтээл төрөөд бодог асгацсан юм шиг ягаан тал. Тэгээд нөгөөдгөн дээрс оройны нар ч юм уу өглөөний нар тусгаар улаан ягаан одоо өнгөчсэн нэр төмөн зүглэр тэнд байж байгаа байхгүй. Тэр байгалыг хараад бодгаа ингээд харахт чинь өнгө тутмаар харагдаж шүү дээ. Нөгөө авж бодгонуудаа ингээд нөгөө хараад хүү энэ ягаан өнгө нэгээл ингээд харах чинь нөгөө ягаан өнгөч байхгүй байгаа даа шүү дээ. Тэгэл тэрийг ингээд нөгөө дураалгаж байгаль дээрээс чинь суралцсан шүү дээ.
Тэрнээс чи хар суралцаж нөгөө өнгөнүүдийг чи явуулаад ингэсээр хэтэл тэгэл аяндаа энэ хүмүүс надад өөрөө тогтож сууж үлдчихэж байгаа байхгүй. Мөн бас миний өөрийн нөгөө дотоод илэрхийлэмж нь болохоор ийм контрастны юм өнгөр уран бүтээл төрөл байж л дээ. Одоо ингээд үзэсгэлэн гаргацаа ингээ харж хахад ер нь олон жилийнхээ үзэсгэлэнгүүдийг эргээд бусаа харж хахад тийм байна. Контрастны өнгө гэж яг ямар өнгө хэлээд байна? Одоо чиний түрүү асуусан одоо энэ улбар Гаргаж авч байгаа өнгө тий. Одоо миний илэрхийлж байгаа байхгүй юу? Аха. Илэрхийлж байгаа илэрхийлж би байгалыг ингээд өнгөөр илэрхийлж штэ тий. Тэр өнгийн илэрхийлэмж юм тийм хурц тод эрс тис өнгнүүдээр л уран бүтээлдээ төрөөж илэрхийлдэг байхгүй. Тэгэж хүн хүрэгдэг юм байна л да. Би ч одоо бас ингээд гэтээ би өөрөө л яг ингээд илэрхийлчихье гэж би өөрөө дотор боддоггүй байхгүй юу? Нэг энэ байгалыг ингээд зурчих, ингээд хийчихгээд бодоход л нөгөө контрастны өнгөтэйгээр хийгдсэн байгаа гэдэг. Ер нь бол таны бүтээл ихэвчлэн байгалийн бүтээлүүд үү те? Байгалийн үзэгдлийг. Тий, байгаль би ерөнхийдөө бол Байгалийн дүр төрх байгаль их зурдаг л да. Байгалийн судалбар, байгаль дээрээ суралцаад нөгөө одоо нөгөө 4 цагийн аястаа явж уран бүтээл төрүүлж судалбар хийгээд судалбар дээрээсээ энэ уран бүтээлүүдийг төрүүлдэг байхгүй. Мөн байгалийн өвөрмөц гоё Монгол үзэгдлүүд гадаг болдгоо шүү дээ. Одоо нартаа бороо орж байгаа үзэгдэл, цасны шуурга, тий хит их тийм салхитай өдөрч байдаг юм уу? Халуун хүүтэн тэр өдрүүдээс сэдвүүлж уран бүтээл төрүүлдэг байхгүй. Шинэ он гараад бас удаагүй хэдхэн 7 хоногийн хугацаа өнгөрч байна. За удахгүй бид нэрээ хамгийн их аялдаг, хамгийн их явах туртай зуны үйлрэл эхлэх чинь. Энэ жил та тэнд очиж үзэх юмсан да. Тэнд очиж нэг сайхан уран бүтээлээ судалбар гаргах юмсан гэсэн бодож байгаа газар байна уу? Би энэ жил ер нь 26 онд бол нэг энэ баруун аймагуудаар явж уран бүтээл төрөе гэдэг бодлоо надад нэлээд төрж байна. Бодогдож. Одоо цас талтай уулууд тий? Цас талтай Алтай таван богдын тэр хүчрэг харизмтай одоо зандорхтой байдлыг харах. Тэгээ бүр цаашлаад одоо тэр Алтай таван богдыг бол тэгээ одоо маш байгалийн гоё өвөрмөц үзэгдэлтэйгээр цасны шуургатааж байдаг юм уу тий? Цасны шуурган дундаас тэр нэг том Алтай таван богд шуурган дунд цасны дунд гэрэлсэн харагдаж байгаа тэр өвөрмөц үзэгдлийг илэрхийлсэн бүтээл төрөй гэдэг бодлоо надад бас байна. Одоо хүний бас нөгөө бодлоо дагаад хүмүүс санаасаа ингээд энэ үзэглэн дээрээс хүмүүс бас орж ирж байна л да. Баян үлгийгээс хүмүүс ирж бас үзэж байна. Чи манай очиж очоор Алтай таван богдыг чамаар очиж зуруулъя гэдэг ч тийм яриа бас үүсэж байна. Тэг их баярлж байна. 26 он одоо баруун аймаг руу л явъя гэсэн төлөв байдаг. Байгалыг зурхтаа бол байгаль бол миний хувьд бодохдоо байгаль бол одоо миний багш юм аа гэж би үргэлж бодож явдгийг. Байгалыг одоо зурна гэдэг чинь тэр болгон хүн зурж чадахгүй шүү дээ. Зурж байгаа нөхцөл байгаль тэрхэн агшинд хоронхон хугацаанд ямар их өөрчлөлт орж байгааг тэр их өөрчлөлтийг тухайн зураач оюун ухаантай шингээгээд зурж байгаа. Тэгээд тэр байгалийн хувирлыг уран бүтээлдээ тусгаж ажиллаж байна гэдэг маш их өөртөө өөрийнхөө бүтээл маш их үнэлэлт дүгнэлт хийж ажиллаж байгаагийн л чухал асуудал л да минийхөө. Одоо яг ингээд би бол өөрөө байгалаас одоо санаагаа авч уран бүтээлээ төрүүлдэг юм байхгүй юу. Тэгэхээр байгалийн бас нэгэн тэр зан үйл хөдөлгөөн ундаан төрөх те арын шинг илэрхийлэх хэлмэр чинь би бол тараад байгаа байхгүй. Байгальтайгаа ойрхон байгальд явах дуртай төрлийн хүн болж штэ тий. Тэр хэрээрээ бол одоо очиж үзээгүй байгалийн үзэсгэлэнт газар эсвэл очихыг зорддог шээ тэрийг л нэг бүтээл болгочихсан гэж зорддог ямар газар байна танд? Ер нь яг ингээд одоо чи бол намайг бол ингээд Монголыг бүтэн тойроод яваад үзсэн мэт ингээд чамд сэтгэл. Тийм одоо тийм сэтгэл. Яг тэгтүүд би харамсалтай нь үгүй байхгүй. Маш цөөхөн хэдхэн аймаг уран бүтээл төрүүлдэг. Би өөрөө Төв аймгийн хүн байхгүй. Төв аймаг миний одоо төрсөн нутаг Сэлэнг явна. Сэлэнгийн байгалыг очсон. Сэлэнгийн би хүргэн. Сэлэнгэд өөрөө би амьдарч ирсэн. Тэнд 5 6 жил амьдарсан. Сэлэнгийн байгалыг уран бүтээл төрөвнө. Говь руу явж маш их уран бүтээл төрөвдөг. Дунд говь, өмнө говь. Өмнө говь руу бол маш их олон удаа явсан байдаг.
Ер нь миний энэ өнгөний контраст, энэ өнгөөр илэрхийлэмжийн ихэнх агуулга утга санаа бол ерөнхийдөө говьоос төрсөн байдаг. Говийн уран бүтээлүүдээс. Тийм говийн байглаас таныг алтан шар өнгөнд дуртай байна да тэгээд байгаа шалтгаан. тэр чинь бас тэр нөгөө говьтой холбоотой байхгүй. Тийм юм байна дгүй. Говьоос уран бүтээл. Анх төрөөж ихтэхдээ би нөгөө говьоос очиод уран бүтээл төрсөн байхгүй. Тэгэхээр тэр нөгөө говийн тэр нөгөө гоё бүр тэр дэ намрын говийн тэр нөгөө өрөмс гоё байгалыг очиод нүдэрээ харчихсан. Тэрний тэр нөгөө гоё контрастны ассан өнгөнүүд миний оюун бодолд тархинд үлдсэн байхгүй. Тэгэл дараагийн уран бүтээл тэр өнгөн дээрээ яваад идэг. Таны одоогийн яг гаргасан үзэсгэлэн бол Nature's Charisma. Өнгө болгон магадгүй тухайн хүнийг тодорхойлдог гэж зүгээр бодох юм бол алтан шаргал өнгө ер нь яг ямар одоо таны үзэсгэлэнгээр жишээлх юм бол харизмтай хүнийг илэрхийлэх вэ? Одоо энэ өнгө бол миний одоо нэг баяр баясгал дотоод ертөнцийн сэтгэлгээний баяр баясгал би одоо ингээд нэг энэ зүүн гэхэд Улаан цутгалын байгууллагын очиж судалбар хийлээ л дээ. Улаан цутгалан дээр Буранга аймгийн Батүлцэн. Батүлцэн суманд байдаг. Тэр үнэхээр надад гоё сэтгэл төрсөн. Гайхалтай гоё санагдсан. Би бараг хаанаас нь ихэл зурх вэ? Айдас төрөх шиг болсон. Би чад хулууж идэх шиг. Нэг үнэхээр багтан сүртэй тэр байглыг хараад тэр сүрдэм тэр усны тэр амар хүчтэй уналт, урсгал тэр цаанаасаа бол жижигхэн гол орж иж байгаа шүү дээ. Хүн туулаа гарчиж байгаа байхгүй юу? Гэтэл тэр өндөр дээрээс нөгөө ус чинь унаад буугаад хасар хүчтэй хүний сэтгэл зүйд нөлөөлж байгаа байхгүй. Би чадах болов энийг одоо яг болоо гэдэг. Тийм айцс хүнд төрмөр. Тэгээд зураад нөгөө тийм илэрхийлээд зурж судалбар хийж чадангуудаа би чадах юм бэ. Би эндээс сэдвүүлээ дахиад цааш нь одоо бүтээл хийж чадах юм байна гэдэг бодол төрсөн байхгүй. Тэгээд нөгөө нарны гоё тэр нэг хурц гэрэл тусчихсан байгаа тэр агшнууд дээрээс би сэдвүүлж энд одоо гэхэд нэг 10-аад бүтээл байж байгаа байхгүй. Дандаа гоё нартаа тэр нөгөө улаан шаргал гоё нэг өнгөийг илэрхийлсэн. Тэр нөгөө дулаан шаргал өнгөнүүдийг яагаад илэрхийлдэг юм бэ? Миний татаад ертөнц гоё байгаа байхгүй. Маш гоё хүчтэйгээр нүүдийг баяр баясгалтайгаар илэрхийлээд байгаа байхгүй. За энэ пастел гэдэг энэ ховор өгөөд энэ нарийн техник ажиллагаар бүтээл дагнан туурж олон үзэсгэлэн гаргасан хүн бол одоо өнөөдөр бид үзэсгэлэнгийн зааланд бүтээлийн үзэж байгаа манай оргил бодод зураач байгаа. За энэ зураг миний мэдхийн бараг 10 гаруй үзэсгэлэн гаргалаа. Би бол бүгдийг нь үзээгүй ч гол сүүлд гасан үзэсгэлэн нь үзсэн. За эндээс сэтгэлдээ хэлэхэд бол энэ оргил болдын энэ үзэсгэлэнгийн энэ гол онцлог нь бол байгалийн сэдвэр бүтээл хийдэг хүн. Гэхдээ байгалыг бол одоо хуул бурчин дуурайд манай реализм гэж ярьдаг шүү дээ. Реализм бол бодит байдлыг орон сайхны хэллэгийг гаргадаг. Товчхонд эм чиглэл тийм ээ. Реалист гэдэг чинь амьдралыг тэр харагдж байгаа юмыг бодит зургийн аргаар хэллэгээр илэрхийлдэг юм манайх реалист уран зураг гэж хэлдэг. Хань оргил болдын энэ үзсэн байгалийн зураг боловч үүнийг реалист байгалийн зураг би одоо олох солиос бол хэлэх биш. Энэ бол байгалийн байдал, байгалийн үзэмж тодорхой байгалыг уран сайхны хэлбэрээр өөрчилж сэтгэлгээний өнгөөс оруулж зурсан юм сэтгэлгээний уран зураг юм аа. Ер нь одоо бид үл өглөө ингээл манай зураачид хөдлөө судалбарт явахад өглөө яг нар гарахад тэр байгалийн тэр өрөөс гоё юм агшин байдаг байхгүй. Үнэхээр гоё байгаль жинхэнэ төгс үзмжийг харуулдаг байдаг. Тэрийг харахын төлөө бид нарт оролдсон үзгээд. Өглөөний наранд. Өглөөний наранд уран бүтээл дурах. Би миний их хүсдэг юм бол тэр байгалаас гадна үүлтэй байгаасаа гэж би их бодсон. Миний нөө зурах гэдэг сэдв байхгүй. Үүл тэгээ мөн бас бороотой тэр үзэгдлүүдийг би харах их дуртай. Бороо орж байгаа тэр сонин өрөөзүүдүүдийг хараад тэндээсээ өөрөө хийсвэрээр фантазилж уран бүтээлээ төрүүлдэг. Тэр бороо бол миний хувьд бол бас одоо миний уран бүтээлийн бас их олон нэлээд хувийг нь 50-аас дээш хувийг бороотой зураг эзэлдэг байдаг. Бороо ороход би их дуртай юм байна. Юу нь танд тэгж онцгой санагддаг юм бэ? Тэр танд өгөөд байгаа мэдрэмж нь юу байдаг юм бэ? Нэг дор одоо нар гарна өглөөний нар гарна гэдэг бол байгаль дээр нэг үзэгдэл авахгүй юу? Өглөө нар эндээс гарлаа. Гэрэл нарны гэрэл яваад бүх байгалыг тойруулж эргүүлж харуулчаад ганцхан ингээл алгуулцдаг байхгүй юу? Бороо орно гэдэг чинь маш олон юм болно.
тэр усны тусал борооны одоо тэр хүч их багаас хамаарна. Тэгэл одоо нөгөө нарны тусгалаас хамаарна. Салхи гэдэг юм бас давхар ороод ирдэг байхгүй. Нартай бороон дотор чи. Ингээд ирэхээр нөгөө байгалийн маш олон үзэгдлүүдийн нэгд бол авчдаг байхгүй. Тэгэхээр тэрийг олон талаас нь харж одоо дахин давтагдalgүйгээр ингэж уран бүтээл төрөх юм эрэл хайгуулууд маань тэндээс үүсч идэг байхгүй. Байгальдаа илүү бүтээлүүдэд төрөвдөг, байгалийн үзэгдлийг яг ингэж харж сэтгэлийн зангил эдэлдэг гэдэг утгаараа та өөрөө ч гэсэн одоо таны бүтээлүүдийн өнгөний хуурлаас аваад үзэхэд намрын улиралд их дуртай байх гэдэг нь тий. Ер нь бол уран бүтээлч болгоо намрын улиралд дуртай байгаа. Намар тэр нь яагаад ямар шалтгаантай байгаад идэм бол ер нь яг хүн болгоны яг мэдэрж байгаа мэдрэмж дотоод сэтгэлийн илэрхийлэл хэмжээ нь бол өөрлөлтөө. Гэхдээ ягаад ч юм намар гэдэг юм хүнд одоо ялангуяа зураг зурдаг уран бүтээлчдийн хувьд бол нэг тийм гүн гүнзгий сэтгэл үлдээд юм шиг байгаа. Тэгээд тэрийг тодорхойлохдоо хүн болгон бас яг өөр өөрсдийнхөө тодорхойлоод байгаа юм шиг байгаа юм л да. Намар бол одоо зураач хүний палитр дээр байдаг өнгийг хэд дахин илүү харуулж чаддаг тэнд улирал байж байгаа байхгүй. Өнгө гаргалтыг гэсэн үг тийм. Бидний палитр дээр за үндсэн 12 өнгө 12 өнгийг одоо тосон бодгор зурдаг улсууд 12 өнгийг шахаж гаргаад тэн дотор найруулж нөгөө дараагийн өнгийг гаргадаг байхгүй. Тэгэхэд байгалийн одоо нөгөө намар цагийн өнгөн дотор чинь нөгөө 12-ыг чинь хэд дахин бий болгоод өөрөө гаргаад харуулсан байж байгаа байхгүй. Тухайн хүн өөрөө л тэрийг харж мэдэрч чадах юм бол тоолж баршгүй өнгө байж идэг. Өнгө бодог. Тийм учраас уран бүтээлчид намар ганцхан одоо зураач гэлтгүй босоод яруу найраа гэж хөгжмөн зохиолчд гэдэг энэ бүх хүмүүс тэндээс очиж сайхныг мэдэрч илэрхийлдэг байдаг. Монгол улсын хэмжээнд ингээд харахаар за тийм олон биш ч гэсэн за тоотой сайхан зураач хүмүүс байна. Энэ хүмүүсээс та ер нь өөрийнхөө уран бүтээлийг ямар өнгө төрхөөр, ямар арга техникээр ялгарч чадж байгаа гэж боддог. Ер нь ялгарыг тэ хүн л юмч уран бүтээлч чи өөр гэсэн онцлогтой уран бүтээлээ төөрөхийг бас хичээж л байгаа байх гэж бодож байна. Мэдээж хүн ер нь одоо урлаг дотор бол төрслөг урлагт хүн өөрийн гэсэн өнгө аястай юмэг төрөх хөдлөөс оршдог байхгүй. Хин нэгэн хүний тэр санаа эдэ биш. Юу ч үж болно. Тэр хүнээс илэрхийлэмж нь тэр зөвхөн тэр өөрийн хүнийх нь байх хэрэгтэй. Би тэгж боддог. Тэр хүрээч ус байгалаа зурдаг, байгалаараа энэ зөвхөн оргил болдгийг уран бүтээлүүдний мэдгийг таниулахын төлөө би өдөр шөнөгүй хөдөлмөрлөж тэрний төлөө бүтээл төрөлхөө төрж явдаг. Альва Монгол хүн бол одоо хаач явсан уран бүтээлийн үзэсгэлэн ингээ гаргалаа гэхэд Монгол хүний зурсан, мах зурсан Чингисийн тэр бүтээл харагдах ёстой. Гол нь. Түүнээс бол дэлхийн олон зураачдын юунаас тэр дуурайх, дагам дуурайж хийх энэ бол явахгүй л дээ. Монгол өөрөө их үндэсний их баялаг уламжлалтай маш хийсвэр зургийг манай Монгол зураачид өвгдөөс маань гаргасан учраас энэ уламжлалын суурин дээр өөрсдийнхөө уран бүтээлийг зураач хүн өөрөө хийж байгаа ертөнцийг олж харах гэдэг бол тухайн хүний оюуны мэдрэмж юм л да. Энэ мэдрэмжээр хүн бол байгалыг зурна. Ингээд таны бүтээлүүдийн ер нь тодорхой хувь нь бол мэдээж судалбар. Тэгээд нөгөөх нь болохоор одоо нөгөө абстракт гэдэг үлээ. Абстракт буюу хийсвэр сэтгэлгээний бүтээлүүд байгаа даа шүү. Ер нь яг энэ хийсвэр сэтгэлгээний бүтээлүүдэд ямар нэгэн тайлбар байх шаардлагатай юу? Ер нь бол зөвхөн миний бодлоор шүү. Хүн энийг өөрөөр тайлбарлах байхгүй юу? Миний бодлоор бол яг энэ тим юмаа гэж тайлбарлах бол ер нь нөхцөлгүй. Харин тийм баг. Ер нь нөхцөлгүй. Эний чинь нэг одоо нийгэмд хүнд одоо нийгэмд хүрэх гэж бид нар хийж бүтээж байгаа шүү дээ. Энэ үзэсгэлэн гаргаж үзүүлнэ гэдэг чинь. Тэгэхээр
энэ чинь маш олон хүн ирж үзнэ. Тэр хүн бол нэг зургийг маш олноор өөрөөр үздэг. Харж ойлгодог байхгүй. Миний энэ үзэлэн гарсан бол миний нэг 2 3 зурагнаас хүн айгаад байгаа байхгүй. Очиж харж чадахгүй байна гэд. Цуг очие гэд. Яагаад энэ ийм их сонин аимшигтай зураг зурч байгаа гэд. Би өөрөө тэрийг нэг өөрийн дотоод ертөнцөөс гарсан би юу гэж би зурнаас айх. Хүн тэгж нөлөөлөд би бас миний бас дотоод би өөрөө бодож байгаа байхгүй. Миний дотоод мэдрэмж илэрхийлэл тухайн тэр байгалыг илэрхийлж гаргахад надад бүр их сонин мэдрэмж төрж идэв. Гүн гүнзгий. Тэрийг би бүр хүчтэйгээр илэрхийлж гаргаад өнөөдөр тэр зургийг минь хүн хараад айц төрөөд зарим нь баярлаад дуу дуулдаг минь зургийг орж ирээд шүлэг уншиж байдаг надад. Зарим нь айгаад би харж чадахгүй байна. Холуур яваад эсвэл хоёулаа очиж тэр зургийг чи хамт ягаад тийм аимшиг юм хийж байгаа юм. Ингээд яг бас талууд байна л. Тэгэхээр бол хүний бас оюун ухаанд нөлөөлж ингээд сонноор бас хүлээж аваад байгаа юм л дээ. Гайхалтай. Тэр айдсын мэдрэмжийг өгж гинэ гэдэг чинь ер нь бол яг бүтээл чинь бол бас үр дүнгээ өгж гинэ гэсэн үг үү тийм. Би дотроосоо тэр чинь маш их нэг зургийг би дахид тавтаж бодохгүй шүү дээ. За тэр нөгөө хүн айлгсан зураг гэдгийг бол би дахиад өөр зураг тэр надад төрөхгүй. Өөр гоё баяр байсан. Би гэхдээ хүн айлгажийг зураг байхгүй. Гэтэл зурсан чинь нэг зарим хүн тэрнээс нэг зурагнаас айгаад зарим хүн ихэнх нь орж ирээд баярлаад дуу дуулаад шүлэг уншаад намайг тэврээд ийм хүнээс их ингэж одоо үзэгчдээс их сонин мэдрэмж төрж байгаа байхгүй. Тэр нь тэгэхээр миний илэрхийлэмж хүчтэй байжээ. Миний илэрхийлэх юм зүв байжээ гэж би өнөөдөр бас өөртөө дүгнэлт хийгээд заримдаа инээд хүрээд баярлж суудаг байхгүй. Энэ удаагийн үзэсгэлэн бол би баярлыг одоо нэг ийм дотоод миний мөн чанар илэрхийлэмжээр би харуулах зорьсон байхгүй. Одоо нөгөө мэдрэмжүүд биш надад төрсэн мэдрэмжүүд. Муу юу улаан цутгалан одоо миний энэ жилийн явсан гоолтой баян онгор өөр хангаа гэж явсан газруудад төрсэн сэтгэлдүүд магадгүй энэ ойрхон аглаг бүтээл хийд хийс намрын бүтээлүүдээс төрүүлсэн ажлуудаас энэ бүх юмнуудаас одоо би нэг өөрийнхөө хийсвэр дотоод ертөнцид бүгд хадгалагдаж үлдсэн бүтээлүүдийг зураглалуудыг бүтээл болгоод гаргаад хийсвэрээр тэгээд трийг минь үзэгчид хүргэж өөр өвөрмөцөөр байгалыг илэрхийлж болдгийм байна гэдгийг харуулахыг зорьсон үзэгдэл юм байна. Зураачид бүтээлүүдтэй ингээд хүн гар хүргэх дургүй байдаг гэсэн үнэн. Үнэн байлгүй байхгүй. Энэ чи өөрөө нэг оюунаа цаг хугацаага амьдралаа бид бүхэн эндээ зориулсан байдаг байхгүй. Ерөөсөө энийгээ л төлөө амьдрна. Тэгэхээр өөр хин нэгэн хүний эндээ хүргэж магадгүй яг хэрэгцээ нэг маш гоё нэг мэдрээд хийсэн нэг одоо нэг цэг тэнд нэг бетон байж болно шүү дээ. Тэ? Миний бодог бол би энэ бодгод зургуудаа бол чи шилээр юм уу ямар нэг юмар хамгаалах ёстой байхгүй. Би энэний өөрийнх нь мөн чанарыг үзүүлэхийн тулд ихэнхийн 100-ны баг 90% шилгүй байж байгаа. Үзэгчдэд хүргэхийн тулд. Тэгэхээр энд бол би өөрөө энэ тогтмол яг байж байгаа байхгүй. Хүн бол гар хүргэлэхгүй. Яг тэр энэ бол миний өөрийн мэдэрч та одоо энэ гарын тархины оюуны нүдний мэдрэмжээр бүгдийг хийж бүтээсэн учраас бүх татсан зураас тагласан бичил бүх юм маш үнцэнтэй юм байна миний хувьд. Пастел будгаар зурдаг зураачид их цөөхөн гэж та ярьлаа шүү дээ, тийм. Энэ цөөхөн байгаа шалтгаан нь юу вэ? Цөөхөн байгаа шалтгаан энэ будаг бас өөрөө техник их хэцүү. Техник ур чадвар яваад техник ур чадвар шаардлагаас гадна Монголд энэ ер нь одоо нөгөө 90 он гараад нөгөө манайх чинь нээлттэй болоод нөгөө бүх юм Монгол руу одоо орж ирлээ шүү дээ. Бүх төрлийн. Тэгэхэд энэ бодог гэдэг юм чи бас тэр үеэ дагаад орж ирсэн. Гэхдээ энэ харьцангуй 67 оны үед Монголд орж ирж ирсэн юм билээ манад. Манай зураачдын холбоогоор дамжигдаж ирээ. Европоор орж ирж ирсэн. Орж ирээд нөгөө энийг нөгөө хийх одоо нөгөө техник жишээ нь энэний цаас болдгоо байхгүй юу? Цаас нь бол Монголд байхгүй болохгүй байгаа учраас хүмүүс бас техник нь болж өгөхгүй. Ямар цаас үүд юм бэ? Энэ өөрийнх нь зориултын бүх юмны цаас. Маш нарийн цаас нуттай байдаг байхгүй. Завсруудтай. Цаас нь маш нарийн бүтцтэй цаас. Харин ямар цаас үүд юм бол тэр нь тодорхой. Би чам дараа нь үзүүлж байна. Нүдээр хараалаа. Нүдээр шааруулаад гарч юм байна. Чих хүсвэл зурж үзэж. Тэгэхээр одоо жишээ нь би нөгөө нэг яхав
шууд утгаар нь хүлээж авч байгаа шохоон бодог гэдэг хэлээр ингээд шохоо. За шохоо бол ингээд магадгүй гар хүрэхэд яг тэр одоо илэрхийлэх гэсэн нэг зураас нь дахиад нэг жоохон гар хүрэхэд сунах ч гэдэг юм уу те, арилгах ч гэдэг юм уу те. Уусах нэг иймэрхүү эрсдлүүдтэй шүү дээ те. Тэр эрсдэл нь одоо жишээ нь яг энгийн одоо усан бодог ч гэдэг юм уу өөр төрлийн бодгуудтай харьцуулахад хэр тийм эрсдэлтэй байна. Энэ нөгөө тосон бастил нь бол нэг одоо тэр гар мар хүрхтэл ер нь дүндээ их гарын ая таа. Зүгээр яах ч. Шохоо. Нөгөө шохоо хоороо бастил гэдэг бол хүн гар хүрхний ихтгэл гадаа байгаль дээр зураг суухад хүчтэй салхи үлээгээд бутраад алуулчих. Тэр бол бас цааснаас болно. Яг өөрийнх нь зориултаа цаас бол барина. Нөгөө бодгаа бол барьчих. Явуулахгүй. Алдахгүй гэсэн үг шүү дээ. Жохон өөр цаас маасан дээр бид нар ч нөгөө тэр чинь нөгөө өөр зориултын цаас дээр хийн шүү дээ бас. За тийм цаасан дээр бол бүхгээ салхи үлээгээд арилаад алах. Сонирхолтой тий. Тэгээд авцраад шилэлцэн байхад бол ямар ч одоо надад 20 жил болж байгаа. Оюутан байхад пастилаар хийж ирсэн 20 гаруй жил болсон ажлууд зөндөө баг. Пастил гэдэг зургийн талаар хэлгээд яхад энэ өөрөө техник ажиллагаа хийгээд материалын хувьд өрмөц учраас хэцүү учраас ажиллагааны хувьд. Тэгээ үүнд өнөөдөр манай орон зураачид энд анхаарлаа баг хандуулж байгаа нэг талын энэс харамсал юм. Энд чинь нэг эртнээс хөгж ирсэн тэг эртний боломжтой тийм орон зүйн нарийн техник ажиллагаа. Тэгвэл одоо бид манай оргил бод зураач бид даасан үзлэн гаргаж байгаа өнөөдөр гаргаж байгаа тэгвэл дараа нь бас энэ пастилаар байгаль зурдаг, аж амьд зурдаг байж юу ч зурж болно тийм ээ. Энэ чөлөөт натурморт зурдаг. Эдга гэдэг хүн пастилаар юусоо баар годамжны амьд зурсан байдаг. Баар одоо тэр үеийн одоо цэнгэний газар уулзж байгаа улсууд хамгийн гол нь балетийн бүжгийн жүжигчдийг зурсан. Тэгээ эмэгтэй хүний амьдралыг хүний нүднээс далдчихгүй өөрөө өөртөө хайцдаг тэр амьдралыг морин тойруулах. Тэгээ түгээрэл дэлхийс дөрвөн сэдвээр зурсан. Түгээрэл одоо дэлхийд одоо энэ хүний уул гарах байхгүй гэж баруун хүлээн зөвшөөрсөн юм байна. Харин өнөөдөр тэгвэл ямар нэг байгаль байж болно. Юу ч хийж болно тийм ээ. Үүгээрээ пастилээр одоо өнөөгийн энэ шинэ 100 гараад одоо эхний дөрвийн нэг нь өнгөсч байна. Тэгвэл дараагийн дунд үйл одоо төхөж байна. Тэгвэл энэ үед манай Монголд пастилийн одоо өөрийнхөө Монгол орчин төдийгүй дэлхийд төгсөн том зураач гарах болтгол гэж би өөрөө дотож бодж явдаг юм. Эний тулд одоо хөдөлмөр хэрэгтэй, яг тууштай сэтгэл хэрэгтэй. Энд тэгээд үүнийг дэмжих бас дэмжлэх хэрэгтэй. Яг л пастилийн өнөөдрийг ойлгохгүй яваад Монголын орон зүйн галеригээр одоо бараг хагас 100 жил болоо хэлгүүдээ. Тэгээд дэвшүүлгийн фонд зураг авдаг болсноос хойш одоо бараг 70-80 жил өнгөлөө галерей байгуулагдаад одоо 30 хэдэн жил өнгөлөө 90 он тусдаа гарсан шүү дээ. Тэгтэл өнөөдөр фонд нь ганц галерей фонд нь пастилийн зураг байхгүй байна гэдгийг харамсалтай эмгэнэл. Тэгвэл үүнийг бид бас урлагийн сонирхч, бас дэмжигч, бас орон бүтээр бүгд энд анхаарал тавьж пастил урлагийг хөгжүүлэх цаг нь болжээ гэж би үзэж байна. Яг энэ пастил будгаар уран бүтээл туурвж байгаа за Монгол улсад шинэ хөгжиж байгаа салбар юм байна. За тэрний гол төлөөлөгчдийн нэг нь та өөрөө дараагийнхаа үеийн залуу зураач нарт бас энэ арга техникээсээ үлдээ илүү хөгжүүлэе гэдэг утгаараа шав бэлтгэж юм уу тийм ажил ер нь хийж байгаа юу? Одоо ингээд үзэглэн өнөөдрийн үзэглэн гарсан байж байгаа дээрээс ингээд харахад бол маш их оюутнууд их үзэж сонирхож байна. Маш их сонирхож байна. Техникийн бодгийн би ирээ сонирхсан хүн болгоод нээлттэй хилээд өгдөг. Энэ цаас нь болдгоо гэдгийг шүү. Чи цаасын ингээд одоо тэндээс цаас нь авдаг гэдгийг, эндээс цаас нь ирдэг ийм цаасан дээр байдаг юм аа. Энэ чи ийм төрөлтөг бодгаа. Чи цаасаа тохируулаад ингээд хийгээрээ чиний бодогтой ялгаагүй бус бодогтой. Цаас нь бас өөр цаас. Тэгээ энэ үл яг өөрийнх нь зориулсан цаас биш л дээ. Энэ үл яг би зүгээр сая бодгийг гаргаж үздэг. Аль болох бараан цаасан дээр зурдаг байдаг. Ер нь бараан цагаан цаасан дээр зурж болдог. Тийм болдог байдаг. Их онцлогтой. Түрүү манай хүмүүс бас ярьсан шүү дээ. Онцлогтой өөрийн нарийн технологи. Би танаас нэг зүйлийг одоо тодруулахыг хүслээ л дээ. Гэхдээ энэ танд бас магадгүй онцгой сэтгэл үлдээж магадгүй. Гэхдээ
Уран зураг бол мэдээж бүтээл тийм үү, уран бүтээл. Уран бүтээл гэдэг нэршил өөрөө бас их гоё л да тий. Урнаар ингэж бүтээж байгаа бүтээл. Тэгэнгүүт одоо жишээ нь юу гэдэг юм уран бүтээлийн бусад төрлүүд нь шүү дээ. Дуу хөгжимч гэдэг юм уу? Киноч гэдэг юм уу те? Тэр төрөл одоо дуу хөгжмийг бол хүн өдөр болгон сонсдог тий. Тэгээд одоо баг хүн болгон өдөр болгон сонсдог. Киног бол бас хүн болгон өдөр болгон ингээл үзэл явдаг. Тэгвэл яг энэ уран зураг гэдгийг яг ингэж одоо өдөр тутмынхаа сэтгэлийн зэнгэл идлүүлэх яг ийм уран бүтээлийн нэг ийм гоё мэдрэмж авах хэрэгсэл гэж бодох юм бол яг энд ингэж одоо анхаарал өгч ач холбогдлоо цаг зав зориулдаг хүмүүс их цөөхөн бид юм болоо да гэж би хардаг байхгүй хувьдаа. Тэгэхээр энэ шалтгаан нь юу вэ? Та бас яг одоо миний одоо энэ бодолтой санал нийлэх үү? Ер нь бол би ч яг тэрийг ойлгоно л да өөрөө яг нэг уран бүтээлийг төрөдөг учраас тий. Бусад бас урлагийн төрөлтөдтэй харьцуулж үзнэ л да бодно тий. Тэгэхэд манай төрөлх урлаг бол харьцангуй ер нь Монголд гэлтгүй ер нь дэлхийн нийтэд жоох юм хаалттай байдаг байхгүй. Жохон хаалттай. Би гэхдээ хаалттай жоох юм байсандаа бас зүйтэй гэж боддог юм. Гэтэ хаалттай гэж хүрэхтэй. Уран бүтээлчд хаалт тавиагүй шүү дээ. Тавиагүй. Нөгөө ер нь бол жоох ингээд талд нууцлаг байдаг байхгүй юу? Би жоохон өөр үгээр илэрхийлээд байж магадгүй л те. Жоохон нуугдмал нууцлаг байдаг байхгүй юу? Одоо нөгөө нэг олон нийтийн донд нөгөө commercial community гэдэг нэг юм хоёр төрөл болчиход байгаа. Тэрний тэгтээ миний бодлоор бол төрслөг урлагийн дотроос хамгийн гайхалтай. Чи дууг барьж авч чадахгүй, гартаа барьж чадахгүй. Чи яруу найргийг гартаа барьж чадахгүй. Чи бүгд одоо дүүрийн урлаг бүх юм чи гартаа барьж чадахгүй шүү дээ. Төрслөг урлагийг хүн нүдээр үзээд гараараа бариад авч болдог юм баггүй. Тэгэхээр би бол өөрөө энэ салбартай байдаг. Энэ салбараараа бас бахарж өөрөө явдаг уран бүтээлд өөрөдөг учраас төрслөг урлаг бол хамгийн гайхалтай урлагийн төрөл. Гэтэ тэр одоо жишээ нь яг ингээд нөгөө нэг хүн бүрт олон нийтэд ингэж хүрэх талаас нь бол нэг тийм ач холбогдол өгөхгүй гэсэн үг тий. Ерөнхийдөө жоохон тийм нуугдмал бас хитэх ингээд одоо гаргаж хэрэгждэг бол хэрэг гэж юм бол бас жоохон үн цэн жоохон тэмрэг байхгүй. Тэгэхээр энэ жоохон нуугдмал нэг гоё ингээд гарч ирээд үзүүлж тий. Гэтэ ер нь бол ингээд сүүлийн ингээд цаг үеийг бодоход бол жоохон хүмүүсийн үзэх хандлага, хүлээж авах хандлага энэ рүү тэмүүлэлүүд их болоод байна л да. Төрслөг урлаг гэдэг нь дотор маш олон залбиртай шээ. За хоёулаа ярилцлага өндөрлүүлье. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочны урилга хүлээж авсан танд маш их баярлалаа. Уран бүтээлч хүмүүстэй ярилцах их таатай байдаг. Тэр ертөнцөөр нь аялдаг, тэр уран бүтээлээр нь аялдаг, тэр мэдрэмжээр нь бас аялдаг. Тэгээ таны цаашдаа уран бүтээлийн ажилд өндөр амжилт хүсье. Тэгээд яг энэ уран зургийн бас нэг өвөрмөц төрөх бол төрөл болох пастел гэдэг яг энэ будаг. Тэгээд энэ бүтээлийн талаарх ойлголтыг үзэгчид маань таны ярианаас ойлгож аваад тэгээд магадгүй уран зураг одоо сонирхдаг үздэг хүмүүсийн хувьд бол мэдтгэл юу байсан баг л та. Гэхдээ миний хувьд бол бас магадгүй анх удаа танилцчаа гэдэг утгаараа их тийм өвөрмөц байла. Та цаашдаа ч гэсэн ийм гоё өнгө бүдгийн огчлуудыг илүүтэйгээр одоо шингээсэн бүтээлүүдийг хийж олон хүмүүс сэтгэлийн зэнгэл хөдлүүлээрээ тэр тусмаа Монгол гэдэг онцлог өөрөө бас их сайхан тийм ээ байгаль. Таны одоо яг төрөдөг бүтээлийн дийлэх төрөл нь өөрөө бас байгаль гэдэг утгаараа байгалийн сайхан бол хүнд хамгийн гоё мэдрэмжийг төрүүлдэг учраас магадгүй хамгийн гоё үзэгдлийг гоё бас бүтээлтэй буулгаарай гэж хүсмээр байна. Тэгээ танд уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. За баярлалаа.